хичээл ихтэй одоо хоёр гурван хоног зөв өнөөдөр бас манай сургууль элсэн орсон шинэ хэсэг гэж библийн сургуулийн төвд тавтаа морилноо гэж эсний үеийнээрээ та бүхэндээ бас танилцах юм сайхан цаг гаргана. За ингээд нөгөө өнөөдөр манай библийн сургуулийн төвийн багш хүн баяр багш одоо бидний эсний үеийг дамжуулж өгнө гэж уриалж байна. Энэ семестр оройгоор бас хагасна хичээл зааж учраас танастай бараг таахгүй байгаа. Тэгээд мөр Эфес номер очие. Эфес 6 дугаар бүлэг. За бидний сайн мэддэг Бурхны өвч бүрэн зэвсэг гэсэн сэдвүүд ор. Библийн алдартай суулцъя. За эцэст нь эзэн ба түүний хүч чадлын агуу хүч дор хүчтэй байх тун та нар диаволын залим ихний эсрэг зогсож чадахын тулд Бурхны өвч зэвсгийг хагас. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид ирэх мэдэл хүчнүүд тэнгэрлэг оршуудах ёрын мөс сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр түүн цэвүүн өдөрт эсэргүүцэх чадвартай байж бүхний гүйцэн баг зогсохын тулд Бурхны өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэж азуутай адилхан хуйгийг өмсөж зогс. Амар тамны сайн мэдээний бэлэн мэдээ хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын мөнгийн бүх гац сумын унтрааж чадах итгэлийн бамбай авралын дуулуулан Бурхны үг бол сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж залбирал ба гуйлт тариад залбир. Үүний тулд арин Тут хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий цохролтгүй орлого гуйлт тараа сэргээд бай. Амен. За бид нар энэ шиг сайн мэднэ. Би түрүүн хэллээ Библийн их алдартай хэсэг. Ер нь нарийн хэрэг хаанаас надад номлож чадхаар тань. Энд чинь юм байхгүй юм чинь гэсэн байна. За тэгээд бид нар энэ хэсгөө орохоос өмнө ер нь энэ хэлэгдэж байгаа хэдэн үгс гэнт хэд бич хэлэгдчихэв. Өмнө нь Паул хэд хэдэн удаа газар хэлж байгаа. За энд бол бидний тэмцэл бол юу гэсэн? За хүний эсрэг биш тийм үү? Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэг оршууд байна. Ёрын мөс сүнслэг хүчний эсрэг үлээ гэж ингэж хэлсэн. За бидний тэмцлийн тухай Паул хэлсэн. Тэгээд Паулын эхний одоо энэ Эфес захидлын эхний хэсэгт 1-р бүлэгт Паулын залбирал гарч байгаа. Тэрээр Христийн тухай 1:26 дээр ингэж хэлж байгаа. Тэрээр Христ дотор энэл хүчээр нөлөөлж түүнийг үгстэй самжуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж бүх засаглал эрг мэдэл хүч ноёрхол түнжлийн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс дээгүр болгочээ гэж. Бурхан бүх юмсыг түүний хөлдөр захируулж түүнийг чуулгандах бүх юмсийн дээрх тэргүүн болгож өгөө. Ингэж хэлсэн ба. Тэгэхээр бид нар харж байна тийм ээ. Энд юу гэж хэлээд байна? Христийг Бурхан өөрийн хүчээр амьлуулад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залсан гэж. Тэгээд бүх засаглал, эрх мэдэл, хүч ноёрхол түүнчлэн энэ үед гэдэггүй ирэх үед нэрлэгдэх альва нэрээс ч дээгүүр нэрийг сойрхсон. Тэгээ нөгөө үгсүүд гарч ийн ямар үгс вэ? Бүх эрх мэдэл, бүх ноёрхол, бүх хүч, бүх засаглал. Цааш нь Паул 2 дугаар бүлэг рүү ингэж хэлсэн. Та нар өмнө нь яасан? Уур хилэнгийн хүүхдүүд байсан. 2 дугаар бүлгийн 2 дээр ингэж хэлсэн юм уу? Та нар үгсэн байсан тийм амьдарч байхдаа өөрөөр үгсэн зөрчил нүгэл дотроо амьдарч байхдаа та нар агаарын хүчний ноёрхогч тийм ээ дуулуурын үгийн дотор ажилладаг тэр сүнсийг дагдаг байваа гэсэн. Тийм үү? Урд нь бид нар яг тэр сүнсийг яадаг байсан гэж дагдаг байсан гэж юм тийм ээ агаарын хүчний ноёрхогч яг тэр сүнсүүдэд бид нар захирагддаг байсан гэж хэлсэн. За тэгээд 2 дугаар бүлгийн дунд хэсгээс Паул одоо биднийг Бурхантай дайсагнсан байхад Христ яасан? Эвдрүүлсэн гэж хэлж байна.
байна. За 3 дугаар бүлгүүрээ орох юм бол энд нэг ийм үг ишлэл явж байна. Ингэснээр 3:10 эдүгэ чуулганаар дамжин Тэнгэрлэг оршихуйдах захирагчд болон эрх мэдлүүдэд Бурхны олон мэрэгэн ухаан мэдгдэх юм гэсэн. Энэ ишлэгийг сайн анзаарах юм бол юу гэж хэлж байна? Чуулганаар дамжуулаад яа гэсэн гэж байна? Тэнгэрлэг оршихуйд захирагчд болон эрх мэдлүүдэд. Тийм үү? Бурхны мэрэгэн ухаан илчлэгдэн гэж хэлж байна, тийм ээ. Тэгэхээр Христийг Паулийн залбиралд юу гэж хэлсэн? 1-р бүлэгт. Тэнгэрлэг оршихуйд Бурхан баруун гартаа өргөмжсөн. Тэгээ бүх засагшил, бүх ноёрхол, бүх эрх мэдлүүд дээгүр юм. Тэр ивэл эрх он жилүүдэд эрх нэрлэгдэх альва нэрсээс яах вэ? Эрхэн дээр нэрийг өгсөн гэсэн. Тэгээ бидний тухай өгүүлэхдээ та нар урд нь агаарын хүчийг ноёрхогч яах вэ? Тэрхүү сүнслүүдийн дор яах вэ? Сахигдж явж исэн. Одоо харин яах вэ? Бид нэр тэгж явж байхдаа Христийн эсрэг, Бурхны эсрэг дайснууд байсан тухай ярьсан, тийм ээ. Одоо 3 дугаар бүлэгтээ Паул юу гэж байна? Чуулганаа дамжуулан Тэнгэрлэг оршихуйд яах вэ? Бурхны мэрэгэн ухаан захирагчд болон эрх мэдлнүүдэд яах вэ? Мэдэгдэнэ гэж хэлсэн. За ингээд цааш нь Паул залбираад тэгээд 4 дугаар бүлэгт чуулганы нэгдмэл байдлын тухай, бид юунаар нэгдсэн тухай, бас дараа нь ялгаатай байдлын тухай Паул бас бидэнд хэлээд. За тэгээд биднэрт цааш нь Паулд ингээд сургамжилж байгаа тийм тэгээрээ ингээрээ гэдэг. За тэгж явж байгаа Паул юу гэсэн? Та нар 4:20-д диавол байр бүү гэж хэлсэн. За ингээд 5 дугаар бүлгүүрээ бид ороод ирье. За энд 3:8 дээр урд нь харахгүй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яваарай. Бүх зөв сайн зөвхт байдал болон үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ эзэн таалагдах юм болоорой. Харанхуй үр жимсгүй ажлууд битгий олцоорой. Харин тэдгэрийг илчил. Тийм үү? Учир нь тэдний нууцаар үйлсэн зүйлийг ярих ч хичмээр юм аа. За ингэж явж байгаа Паул библиэс ш татаа дараа нь нээсэн. Тийм биш мэрэгэн босчууд ч битгий бай мэрэгэн хүмүүсийн ёсоор байгаа гэж. Бид нар хоног цөвөн тул яг цагийг үнэл. Бүү мөнхөгвэ эзний хүсэл юу болохыг ухаа. За ингэж хэлсэн. За ер нь бид нар харж байгаа тийм Паул ингээд биднэрт нэг юм хэлээд байна тийм ээ. Тэгж ингэж хэлж явжсэн хамгийн сүүлд өвч бүрэн хоёуг дуулгын тухай яриад тэгээд дууссан байна тийм үү. За тэр нөгөө өмнөх бүлгүүдэд хэлсэн нөгөө л харанхуй хүч агаарын зөвхөн захирч диавол чөтгөрүүд гэсэн үгнүүд явж байгаа. Урд нь бид нар ямар байсан тухай, одоо бид ямар болцсон тухай, хэн бидний ийм байдал хүргэсэн тухай, хэн бидний гэрэлд авчирсан тухай, хэн бидний бурхантай эвдрүүлсэн тухай Паул ярьж байгаа. За одоо дэлхийд дахин юу бужигнаад байгаа вэ? Дай тийм ээ. Дэлхий зочирсон ийм болно гэж яагаад. Тоо мэдээ. Надаас айгүй олон хүмүүс та юу гэж бодож байна гэдэг. Тэгээ би аргаа хараад битсэн тийм ээ. Тэнийг хүн яах. Муу дайн хөрөн тийм ээ. Одоо муу хэр болохгүй нэг нь сайн хэр болоод яах 32 цагаар тоол авч байгаа гэдэг. Би ямар илүү дутуу байр суурь илэрхийлэхгүй байгаа. Тэгэхээр ер нь яг чуулган пасторууд яг иймэрхүү юм дээр нэг тал гарч болдгүй л дээ. Сонгуул байна. Тийм ээ. Саях шиг ийм нөхцөлд бол бид нэг талд нь ороод ялангуяа пасторын үжил хийж байгаа юм бол ийм хийж болдгоо байхгүй юу? Тэгэхээр та нар ойлгох хэрэгтэй. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Хүндрэлтний эсрэг ямар ч дайн яг сайн биш тийм. Гэтэ Монголын нөхцөл өнөөдөр манай улс төрчид өөр засгийг өргөж яах ёстой юм тийм биз дээ. Хамаагүй хин нэгнийхэн талд орж болохгүй болчиход байна. Тийм болохоор бид нар ч гэсэн засаг төрөөс байр суурьаа илэрхийлэх шаардлагагүй. Яг тэгэхээр пасторын үйлчлэлээр яг сонгуулийн үеэр саях шиг юм нөхцөл хэд нэг талыг байж болдгоо гэдгийг би хэлэх гэж байна. Яг бол нөгөө сүмд чинь янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ.
Хэрэв би дайны эсрэг байвал дайныг дэмжиж байгаа хүмүүс яг гомд чинь тийм ээ. Хэрэв би дайны тийм ээ дэмжчихвэл юу болох вэ? Дайны эсрэг хүмүүс нь гомд чинь тийм үү? Яг тийм шүү дээ. Сонгуул яг тэгдэг байхгүй тийм би ардсан намайг дэмжчихлээр яг ардын нам хүн боо эргний зориг хүн боо оруулна тийм. Эргний зориг ардчлан надад талыг дэмжчихлээр яг тийм ардын нам. Сүмд чинь янз бүрийн хүмүүс чуулганы хүмүүс байгаа. Тэдний итгэл үнэмшил зөв яг байр суурь өөр өөр учраас пастор бол яалтчгүй юу хийх вэ? Төвийг сахиулдаг байхгүй. Тэгэхээр энэ шалтгааны улмаас эдийн төвийг сахиж байгаа. Гэхдээ Паул хэлсэн шүү дээ. Энд нэг үг гэсэн тийм ээ. Цаг цөвөн байна гэсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн баха. Өдөр хоног цөвөн тулгаж гэж. Энэ 5-ын хэддээр хэлсэн бэ? Тэ 5 тэ 10 дээр. Тэгсэн 6-гийн 13 дээр өгсөн. Тиймээс тэр цөвөн өдөрт гэж бас нөгөө цөвөн гэдэг үгийг байна тийм үү? Цаг үе цөвөн байна, хэцүү байна. Гэхдээ та нар бити мунхаг байгаарай гэсэн тийм үү? Цагийг үнэл мэрэгэн байгаарай гэсэн. Тийм баха? За та нар хэлэхгүй truth гэдэг нэг эмэгтэй байгаа. Ямар truth вэ? Нэрийг марч. За энэ эмэгтэй бол 18 дугаар зууны үед боолчлын эсрэг тэмцэж байсан. Юм алдартай хар хайстай эмэгтэй байгаа. За энэ юмны тухай бас сайхан уран сайхны ч кино хийсэн байлээ. Энэ хүн бол одоо 4 удаа боолчлогдод зарагдаж тийм ээ. Одоо олон удаа хүчрхийлж одоо олон удаа яг дарамтанд хүнд хүчээр ажиллаж хийж болсон. Тэгээ сүүлчүүдээ боолоос ороод тэгээ энэ эмэгтэй яасан бэ гэхээр чимээгүй байж болох байсан. Харин тэр эмэгтэй яасан? Боолчуудыг чөлөөлөх юм лээ. Тэмцэлд орсон. За Линкольн тэр үед ерөнхийлөгч байсан тэр хүнийг ураад тэр хүмүүс олонний өмнө ихтгэл тавиад за тэгээд нас барах хүртлээр яг боолчлын эсрэг тэмцсэн баг. Тэр хүний нэг хэлсэн үг байдаг. Боолчлын тэмцэл хамгийн хэцүү юм юу байсан бэ? Боолчуудад яг боол байгаа гэдэг нь ойлгох хэцүү байсан. Хоёрдугаарт нь боолоос чөлөөлөгдөж болно гэдгийг яг ятгахад хэцүү байсан. Тэ? Ингэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар бас нэгэн цагт диаволын яг боол байсан гэж штэ тийм үү? Бид нар харанхуй хүчний дор хоригдож тэгээд тэрхүүс диаволын тэр агарын хүчийг ноёрхож тэрний дор дуулуургүй хүүхдүүд явахдаа бурхантай дайсагж байсан тухай. Ингэж өгсөн. Тэрхүү дайсагчдыг Христ яг загламаагаар хоёр талыг хэвдүүлж яг нэгтгсэн тухай. Гэтэ энэ үйл явдлаас өмнө бас Паул залбиралтай юу гэсэн? Тэнгэрлэг оршууд бурхан түүнийг яг баруун гарцаа заалж бүх эрх мэдэл ноёрхлыг түүний өмнө түүнээс дээгүүр болгох юм а гэж Христийг хэлээд тэгээ бидний ямар байсан тухай хэлээ дараа нь яг бидний бурхантай хэрхэн эвдрүүлсэн тухай хэлээд эцэст нь Паул яасан 4-р бүлэг рүү ороод яасан та нар гэрлийн хөвгүүчийг яваарай гэж хэлсэн. Харин 3-р бүлэгт бас тэгж хэлсэн. Чуулганаар дамжуул энэ нэг чухал үг байгаа тийм ээ. Тэнгэрлэг оршуудыг зарагчдуулан эрх мэдлүүд бурхны мэрэгэн ухааныг мэдүүлэхийн тулд юм аа. Энд чуулган байгуулсан зорилгын тухай хэлсэн. Бид яагаад хамтдаа нэгдмэл байх тухай. Хэлсэн. Тэгээ биднийг нэгтгэдэг зүйл бид нэг эзэнтэй, нэг сүнстэй, нэг итгэлтэй, нэг баптизмтай яг нэг бурхантай, нэг сүнстэй. Гэхдээ үйлчлүүд нь ялгаатай. Паул дараа нь хэлж байгаа. Тэр үйлчлүүд нь ялгаатай. Заримыг нь хэлж, заримыг нь юу болгосон. Тийм үү? За ялгаатай байгаагийн шалтгаан бид Христ рүү өсөхийн тулд гэж Паул хэлсэн. Тэгээд Паул биднийг төгсгөлтөн тиймээс та нар яг урдын харанхуй амьдралаараа биш яг гэрлийн хөвгүүчийг яваарай гэж хэлсэн байна. Ингэхдээ та нарт диавол бүү байр тавьж өгөөрэй. Тэгээд төгсгөл явдлын цаг хугацаа цаг үе цөөн байна. Тиймээс та нар мэрэгэн байгаарай. Дахиад төгсгөлтөн бүр төгсгөлтөн тийм ээ энэ цагтлын төгсгөлт хоёрд дуулгын тухай хөхтэй хэлдэг нөгөө цаг үе хэцүү цөөн өдрүүд ирж байна. Тийм учраас та нар эсэргүүцэх чадвартай байхын тулд бацагсхийн тулд хоёрд дуулгын хүмүүсээр гэсэн. За хоёрд дуулгын юу вэ гэдгийг та нарт тэр надад хэлдэг мэдчих байна. За тэгээ бидний эсрэг бол диаволын
эсрэг юм аа. Мах цусны эсрэг биш юм аа. Өчигдөр нэг дайны эсрэг чагсаал болсон тийм ээ. Хүмүүс туг булаацтай хоёр талаас нь одолцсон. Үл итгэгчдийн хувьд төтөлөргүүтэд агарын хүчийн ноёрч диавлын дор байгаа учраас тэд өөрсдийнхөө дайсагналыг хүн хүнийхээ эсрэг гэж ойлгодог. Харин Христ итгэгч бид нар ямар ч дайн тулааны цаана өөр хүч нөлөөлж байгааг бид мэднэ. Тийм үү? Тэгэхээр бид нэр яг харагдаж байгаа Оросуудын эсрэг биш, харагдаж байгаа яг Украиний эсрэг тэмцэх нь утгагүй юм аа. Тийм үү? Энэ бол дайны шийдэл биш. Харин бид нэр яг цаг үе цэвэн байгааг тэр тусмаа бид харах хэрэгтэй болж байна гэсэн. Өдрүүд нь амаргүй ёрын байна гэдэг бид ухаарах хэрэгтэй гэсэн. Тийм учраас Паулийн бидэнд хэлсэнчлэг бүү тэнэг байгаараа, бүү мунхаг байгаараа, бүү диавол яг байр бүү тавиараа гэсэн. Би ягаад тэр боол эмэгтэй тухай ярьсан бэ гэхээр нэг нь боолчлолтоор байгаа гэдэг хүмүүс олж харахад хэцүү байдаг. Тийм үү? Бид нар ч гэсэн сайн мэдээг анх сонсохдоо боолчдор байгаа юм. Тийм үү? Тийм учраас Бурхны хүч бидэнд нөлөөлөх ёстой байсан. Христийг үхлээс амьдуулсан хүч тийм ээ бидэнд нөлөөж бидний нүдийг нээсэн. Тийм биз дээ. Бид сайндаа яг Христийг таньчаагүй үстэй. Тийм. Айгүй ингээд томоо бодоод амар ингээд тунгаагаалах ертөнцийн тийм физикийн тийм ээ одоо юу химийн биологийн хуулийг нээгээл тэгээд за дүнэлт нь Бурхан байна. Тэр Бурхан Христ гэд олоод гарцсан юм байна тань. Байхгүй. Харин бид яг Паул шиг эсэргүү байсан. Христийн нэрийг сонсоод ууралдаг байсан, догширдог байсан тийм ээ. Тий. Иесус гэж нэрийг хэлсэн хүнтэй яг барьж аваад зодтолдох бэлэн тийм байсан үстэй тийм ээ. Гэвч цаг нь болоход яасан бэлээ? Бид өөрсдөө ч мэдэхгүй яг зарим нь уйлцсан сууж ирсэн тийм ээ. Тэгсэн биз дээ тийм. Зарим нь гимнэглээ ууштуулаад баярлаад хөөрөө догтлоод одоо тэгж явж исэн биз дээ та бүхэн тийм ээ. Энэ бол Бурхны хүч байсан. Ариун сүнсний хүч байсан. Христ үүнийг хийсэн. Тэгээд бид өнөөдөр эрх чөлөөт хүүгүүд болсон. Тийм ээ. Эрх чөлөөнд дор байгаа. Гэрэлд дор байгаа. Тийм хүүгүүд. Гэхдээ энэ нь бас бидэнд диаволоос бүр салцсан гэсэн үг биш. Бид яасан байх нь? Диаволд байр тавьж өгч болохгүй гэсэн үг. Одоо бол яг тийм диаволд байр тавьж болохгүй ч цаг үерсэн байна. Тийм ээ. Ялангуяа энэ дайны нөхцөл байдал бол олон улс дэлхийн хоёр хуваагдал одоо үзэж тарж байна л да. Бид нар бас тэр боол эмэгтэй тэмцэгч эмэгтэйг бас бодох хэрэгтэй. Тэр хүн боолчлоор байхдаа яг боолын эсрэг тэмцээд боолоос гарсныхаа дараа тэр яг бусад боолчдыг яг чөлөөлөх нь бол амьдралаа зориулсан. Энэ эмэгтэй амьдралын дүрслэл яг бидний Паул хэлж байгаа дүрслэлтэй таарч байгаа. Яагаад гэвэл бид нэгэн цагт дуулуургүй хүүхэд байснаа, Бурхны эсрэг дайсгаж байснаа. Эрх чөлөөнд гарсныхаа дараа бид буцаад яг диаволынхаа эсрэг яг тэмцэж эхэлсэн байна тийм. Бид нүд нэгцэн учраас бид дарлагдж байснаа, бид боочлогдож байснаа. Бид яг харгислалд ор байснаа мэдсэн баг. Тийм үү? Тэгээ бидний нүдийг нээсэн яг сүнс байсан, Бурхны сүнс. Тэгээд тэр сүнс яг бидний нүдийг нээсэн учраас өнөөдөр бид яг одоо бидний дайсан хэн болсон? Диавол байж гэдэг бид бас. Бид диаволын нэгэн цагт диаволын гар бүл түүний тоглоом байсан бол өнөөдөр бид яг энэ хүү диаволын эсрэг тэмцэгч нар болсон баг. Гэхдээ энэ диаволын тэмцэлд Бурхан биднийг татан оролцуулахдаа биднийг цэрэг болгон өвч хувигаар яг зэвсгэлсэн гэдэг бид харж байна. За энэ зэвсгэлийг та нар сайн мэднэ. Гэхдээ бидний тэмцэл юу байсан юм бэ? Тэмцлийн маань зэвсэг юу юм бэ? Бурхны үг. За энийг бид нар сайн мэднэ. Гэхдээ хүмүүс дандаа хоёр дахьыг мартдаг. Тэр нь юу? Залбирал байхгүй тийм ээ. Энэ хэлсэн байхгүй. Цааш нь өргөжлүүд яасан? Сүнсний сэлмийг ав, сүнс дотор залбир гэсэн баг. Тийм ээ. Бүү диавол байр тавь гэж хэлэхдээ Бурхан бас яг ариун сүнсийг бүү гомдоо гэж араас нь бас хэлсэн байдаг. Паул харанхуй дор байгаа юм биш. Бид гэрэл байгаа. Тэгээ бид Библийн гэрлийн туяагаар энэ дайныг эрентхэн зураг шиг харах юм бол энэ бүх цайн, энэ бүх хүчрхийл, энэ бүх цус урсгал, энэ алан хядааны цаана яг тийм ээ. Харанхуй хүч яг ноёрхож байна гэдгийг харж байна.
Гэхдээ инглигээд бид айж зөхрөх шаардлагагүй. Яг бол Паулийн загталаас бид харж байгаа. Бүх эрх мэдэл, бүх захиргаа тийм ээ, бүх ноёрхол, бүх агаарын хүч, бүх диаволын агуу нэгнийг яг бурхан тэнгэрлэг уршгууд яг өрөмжилсөн гэдэг бид санах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд бид нар бас нэг зүйлийг санах хэрэгтэй. Чуулган энэ нэг маш чухал үг байна, тийм ээ. Чуулганаар дамжуулан тэрхүү тэнгэрлэг оршихуйд тэрхүү агаарын хүчний нөхөх диавол болон альва сүнслэг эрх мэдэл тийм ээ бүх харанхуй хүчний эсрэг чуулганаар дамжуулан бурхны мэрэгэн ухаан яах вэ? Мэддэг юм аа. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр дэлхийд даяар чуулганууд одоо залбирахаас арга байхгүй байна. Тийм ээ. Өөр төрдийнхаасаа илүү залбирах юм. Бид нар ковидын үед нэг хэсэг түгшиж баахан залбирсан тийм ээ. Ковид дамжаад яг амар амгалан амьдрал яг эхлэхээр боллоо гэж бодож ийл яг дайнд игдсэн тийм ээ. Тэгээ би цуглааныханд өглөөний гуйлт болон орой залбир хийж байгаа цуглааныханд хэлдэг байхгүй. Та бүхэн баяр хүргье. Тэгээ та нарын амьдралын асуудал хэдэж дуусахгүй. Тэгээ хувийнхаа залбирал дээр одоо өөрсдийнхөө гэр бүлийн хувийн асуудлын талаар залбирая гэж хэлэхдээ би дандаа тэгдэг байхгүй. Та нарт баяр хүргье. Та нарын хувийн асуудал хэдэж дуусахгүй. Дуусна гэж бодож гонжинжоо. Та нар амьсгал хураад яг газарт булгацсан цаг та нарын зовлон дууснаа. Тэр хүртэл яг та нарын асуудал дуусахгүй. Гэхдээ мэрэгэн хүн бол яг бууж өгдөг юм аа тий. Тэр төсмөө бурхны хүмүүс залбирд юм аа. Бурхны хүмүүс боломж байгаа, бурхны хүмүүст арга зам байгаа, бурхны хүмүүс яадгаа алдсан хүмүүс биш. Хэн цаг гаргаж, хэн залбирч, хэн бурхны хүмүүс өгдөж, хэн бурхны хүмүүс тийм ээ залбирч. Тэр нь яг энэ цаг үед мэрэгэн гэж тооцогдно. Амен. Паул бидэнд хэлсэн бай. Цагууд нь цөөн болно гэж хэлсэн. Өдрүүд нь ёрын байх болно гэсэн. Энийг Паул хэлж байгаа юм биш үү? Библи тэр чигтэй хэлж байна. Тэгэхээр би бас та нарт хэлье. Та бүхэн баяр хүргье. Та нар тайвшрах болоогүй. Ковид дуусна гэж амрах болоогүй. Тийм ээ. Нэг асуудал дуусгаад нөгөө асуудал гарнаа. Бид ийм цаг үед амьдарч байгаа. Ийм л үг. Тийм ээ. Бидний амьдралыг дайны талбартай туулах юм бол тийм ээ хэсгэн ч гэсэн амсгах боломж байхгүй. Энэ бөмбөг дэлбэрэн, тэнд дэлбэрэн тийм ээ тэнд буудан, тэнд их буугаар галлан, тэнд дээрээс дайрна. Чөтгөрөөд амсгахгүй байгаа. Чөтгөрөөд яг диаволын тийм ээ харанхуй хүч яг ажилласаар байгаа. Тэгэхээр бид нар амсгахгүй. Бид нарт яг тэгж явах цаг байхгүй. Тэгж явах цаг байхгүй. Тийм учраас бид нар бас яг энэ цагт ялангуяа дэлхийд түгшиж байгаа энэ цаг үед Христ итгэгчдэр яах ёстой вэ гэдэг нь ойлгомжтой байна. Тэ. Пасторуудын хувьд бол нэг хэний ч сэбэд ах хэрэггүй. Украиныг өрөвдөж байгаа хувьд тийм ээ. Хамгийн хохирч байгаа хүмүүс тэр хүмүүс. Оросын ард түмэн бүгдээрээ уухалаа дайцсан гэж би бас ойлгохгүй байна. Украиныг эсэргүүцч тийм ээ. Тэд нар ч гэсэн хохирно эдийн засгийн хувьд, мөнгө санхүүгийн хувьд тийм ээ хохирол амсч байгаа. Тийм үстэй ажилласаа халагдаж байгаа. Зарим нь яг ажилгүй болж байгаа. Орлого нь багасж байгаа. Тийм ээ? Барааны үн нэмэгдэж байгаа. Ард түмэн амаргүй байна. Аль аль нь хохирч байгаа. Тийм. Гэхдээ бид нэр одоо яг энэ үед пасторудаас болон төрцгөөс та яг хэний талд вэ гэж асууж өгөөсө болохгүй. Тэрний оронд та нар яг мэрэгэн хүн шиг байгаад, бурхны хүн шиг байгаад энэ бүгдийн санд муу ерөөс ажиллаж байгаа гэдгийг санах хэрэгтэй тийм ээ. Гэхдээ бас бурхны удирдлага огт байхгүй гэсэн үг биш. Бурхан яагаад зөвшөөрснийг бид мэдэхгүй байна. Гэхдээ яг ийм болчлоо. Тэгэхээр бид нар энэ цаг үед бас өөрсдийнхөө тэмцлийг хий. Бидний тэмцэл бол залбирал юм байна. Тийм ээ. Амен. Нэрэн шүү залбирал тийм ээ. Бид нар бас залбирлыг яг дутуу үнэлж болохгүй. Манай сүнд одоо амийн ундраагаа цуглаан дайрагт цуглаанаар ажиллаж
амьдарч байгаа нэг ахмадын хэмлээ. Сэлэс гэдэг үгээс одоо хүү болсон доо. Талигаа жинх хоёр гэдэг мөнхийн хайр суулгааны пастор байсан. Тэрнтэй хамт өсгөлтөн зарж авсан. Тэгээд нэлээд удаан өнсөд баг өхөндөө бий бодож байгаа. Тэр үед тэгсэн тэгээд залбирсан. Сүүлд нь манай сүмийн манаач хийж явахдаа жижүүр хийж явахдаа надад гэртэлж ирсэн баг. Тэгээд бурхан өөрийнх нь намайг аваад тэдний улс төрийн зорилго биелсэн, тэмцлийн зорилго байсан. Тэгээд та одоо улс төрд авах гэсэн үгүй яасан гэсэн. Залбирч болох юм төлөө. Тэ? Амиа зөвлөх шаардлагагүй гэдэг тэгэхэд ойлгосон. Тэгээд би үнэхээр бурханы ус залбирлах өрнөлөөтэй юм байна гэдэг. Би эднүүдээ бас нэг хүний гэрчлэлийг дамжуулж ярих дуртай. Цаг баг учраас товчхон ярээ. Тэгээд тэр юмхтэй аваарт ороод газар дээр наамнаас гараад хүүн гэмтэлд ивж хат нас орсон. Өөрөө жил бүтэн сарын турш хөл амьдралын нэлсэн дээр байхдаа гэмтэлд очиж ирсэн. Тэгээд бид нэр чад эргээ залбирч ирсэн. Идэрснийхаа дараа тэр их чирээд хэлжсэн байхгүй. Би тэр үгийг өмнө гэж боддог. Намайг ингээд клиник шүү дээ тэр чинь нэг л тийм. Тэр чинь амьд угаа. Гэтэ тэр чинь сүнслэг бийт хүн учраас сүнслэг ертөнцөд юу болж байгаа гэсэн мэдэн ш анзаарна да. Бидний тайлбарч чадахгүй тэр зүйлийг тэр их хийсэн. Тэгээд би бас үнэн байна гэж хүлээж авсан. Тэр их хийжсэн байхгүй. Та нар миний төлөө амар их залбирсан. Тэгээд залбираалсан, чимээгүй болоод хүмүүсүүд миний охин залбираад үлдсэн. Тэр яг үнэн бохгүй. Ягаад гэвэл бид нар эхний 7 хоног амар тэр цуглаанаар залбираад хамгийн сүүл сарын дараа сар хагасын дараа тий 2 сарын дараа ганцхан охин яа залбираад үлдсэн гэж. Тэр их тэгж хэлсэн. Гэтэ нэг гомдож хэлээгүй. Та нар миний төлөө залбирсан баярлалаа гэж хэлэхтэй тийм. Тэгээ би итгэжчний хувьд амар гэж хэлж байгаа. Ягаад гэвэл нэрээ тийм тий залбирал бол яг өрнөлөд байхгүй юу? Тэгээ бид нар энийг бас хаяа багтдаг. Тэгээ зөвмөр бас юм цагт Украины ард түмний төлөө дайныг зогсоохын төлөө залбирая. Амен. Тэгээ бид бас энэ цаг гаргана. Залбирах. Муу дайнд хөрөн гэдэг чи па тэн бөмбөг дэлбэрч тэн ч таглаа орсоо бодоо болж байгаа тийм Украинч юм ийж юм ингээ хөөрөө сэвэд байх хэрэг байна. Бид христч хүний хувьд энэ харанхуй хүчний үйл ажиллагааны эсрэг бидээс энэ бурхны ажил биш гэдэг энэ ч мэдэж байгаа. Бурхан цос усгахгүй. Бурхан хинийч хүхэд баярлалгүй. Тэгээ олноороо мянгаар өгч байгаа энэ дайм бол яалтч юм уу юм шиг мэдж байгаа. Бид Путинийг зүрхэхийн оронд тийм ээ түүнд ард ажиллаж байгаа муу ерөөсний эсрэг залбирцгаая. Энэ бол бидний хувьд бол хамгийн оновчтой тэмцэл явах болно гэж итгэж байна. Халелуя Иесус эзэн минь танихаа нэрийг хариу нэрийг дуудаж байна. Эзэн бурхан минь таны цагт бид нар хамтдаа биднээс үгүй багш очичод ажигдсан бид нар хамтдаа таны нэрийг дуудаж байна. Дээд төлөвлөөр бүхэн дуудагдсан Иесус Христ агуу жинжин бурхан таны тутамдын эзэн бурхан нэрийг өгч эзэн бурхан энэ дайныг зогсоож хайлтгаач гэж та үнээр туслаач эзэн минь танаас гойж гэм зүмгүй олон хүмүүсийн хэлж залууч хамгаалаач эзэн зууртаар байгаа энэ залуус эзэн хайрын шууд хайрлаж эзэн та ажиллаж та үнээр хоёр сөргөлж байгаа хоёрын магнитыг та дурааж өгөөч. Эзэн бидний сайрхлыг та дурааж өгөөч. Бид зүгтээ явдгийг эзэн хин хүчтэй явдаг биш гэж таны үгээр эзэн бурхан минь таны нэрээр зөвсөж танаас гойж танаас нэг өдрийн ч юм уу зогсоож өгөөч. Халелуя Иесус эзэн минь баярлалаа гайхамшигтай ихэм дээж хүмүүрээр тавьж Иесус таны ханад агуу эзэн Иесус Христийн таньд залбирч байна. Тийм та бол хамгийн дээд та тэмдэглэг болшгүй агуу бурхан бүхний бүтээгчийн сэндэд залгарч өргөмжлөгдсөн гэж. Бүх засаглал, бүх ноён, бүх хаа, бүх засаглал таны өмнө өчүүл мэдээж. Та бүгдийг татгаж байгаа, та бүгдийг сахиж байгаа гэж.
Та биднийг өөр хэлний дайсны байхад та биднийг илтүүлсэн. Агуу хайр нөлөөрөө өршөөсөн эзэн яг энэ хүч би танаас Украины ард түмний Оросын ард түмний төлөө танаас залбирч байна. Эзэн бурхан минь та энэ дайсгналыг, энэ хэрцгийллийг, энэ дайныг зогсоож өгөөч. Нэг өдрийн өмнө тухай та зогсоож өгөөч гэж бид гол залбирч байна. Аль альнийхэнд гонд байгаа тэр бүх сайрхал бардамлыг та зогсоож өгөөч гэж танаас гуйж байна. Таны үгэнд хэн хүчтэй, хэн морьтой, хэн морьтой ялдсан биш ээ гэж та хэлсэн. Та үнэхээр ялагч эзэн, та хэний талд шороогүй та бүгдийг хайрлаж байгаа эмэрч байна. Та гэмзэмгүй охид хүүхдүүдийг, гэмзэмгүй өвгөж хогшдыг, гэмзэмгүй тэр залуусыг ялангуяа төсгөр нь хасж байгаа тэр залуус охтуудыг та өршөөгөөч, өргөдөөж танаас гуйж байна. Айл гэр бүлүүдийг та энэ төр зүрийн хагцлаас цаг зүрийн үхлээс та хамгаалаач гэж танаас бид гойн залбирч байна. Есүс эзэн минь та газар бүр залбирч байгаа үр бүтээх хаан залбирыг сонсооч. Эзэн минь диаволыг зогсоож өгөөч. Энэ цусыг уусгаж байгаа, энэ хөвгч өнцөг гацтайг авчирч байгаа, энэ аюултай өвчтөг, энэ аюултай үхлийг авчирч байгаа муу ерөөсийг та зэмж өгөө, зогсоож өгөөч гэж залбирч байна. Есүс та өөрийн хүүхдүүдийн залбирыг сонсооч. Бид ч гэсэн Монголд ор байхдаа, бид ч гэсэн харанхуйд байхдаа эзэн ёрын хүмүүс байсан эзэн та бидний нүдийг нээсэн шиг тэр харанхуйд ор байгаа хүмүүсийн нүдийг нээж өгөөч гэж танаас гуйж байна. Таны сүнс үйлчлээж, таны сүнс хүрээж, таны сүнс хамрааж, таны сүнс хамгаалаач гэж бид гойн залбирч байна. Танаа баярлалаа эзэн минь биднийг бас залбиралд орох бүх залхуу байлгаж өгөөрэй гэж танаас гуйж. Таны үгийн дагуу таны хийсэнчлэн цаг ямагт засварлахгүйгээр энэ дайныг зогсох хүртэл залбирлахад нь та тусалж өгөөч, сануулж өгөөч гэж бид гойн залбирч байна. Танаа баярлалаа. Есүс Христос автан байх болтугай. Амен.